За өндөр гигэн гэж хэн бэ гэж. За зөвхөн нэршлийн хувьд хэдүүлээ тайлбарлая л да. Богд гэдэг цолтой хүн байна. Эзэн богд Чингис хаан, анх дугаар богд өндөр гигэн. Богд гэдэг чинь одоо Буддаа гэсэн үг шүү дээ. За ийм цолтой хүн байна. Тэгэхээр богд гэдэг цолыг авсан. Дараа нь гигэн гэдэг цол байна. Өндөр гигэн, халахын 3 гигэн, өндөр гигэн. Өндөр гигэний шавь ламын гигэн. Мөн өндөр гигэний шавь зай гигэн. Энэ нь тухайн ном эрдэнд гэгэрсэн гэж ойлгох. За үүний дараа хутагт гэж байна. Хутагт гэдэг бол ийм эд шидтэй, тухайн орныхоо лус савдагтай харьцдаг ийм хосгүй төрсөн хүн байна гэж үзэж байвал хутагт нь дахин хувилж төрөхөөрөө хувилгаараа хувилгаан. Хувилж байгаа дүрийг хувилгаан гэдэг. Тэр өндөргийн бол өнөөдөр 14 хувилаа. Нийт хутагтын хувилгаан. Жавзан дам гэдэг нь бол одоо энэ энэтхэг, сансгрид, төв, хятад, Монгол руу тарсан энэ бурхны шашинтай орнуудын олон улсын цол байна. Энэ том цолыг багтаасан Чингис хааны дараагийн цол богд. За мөн номын гигэний цол, хутагтууд болон хувилгааны цол. Мөн дээрээс нэмээд энэ эрдэм номын цол, олон улсын цолгийн цолыг багтаасан хамгийн том цолтой хүн бол өндөр гигэн ба. Энэ утгаараа бол өндөр гигэнийг юу гэж ойлгох ёстой гэвэл өндөр гигэн бол энэ бүх монголчуудын соёлын тусгаар тогтнолыг эцэг гэж ойлгох ёстой.